За өдрийн мэнд хүргэе. За энэ удаагийн энэ хүний эрхийн үндэсний комиссийн тайланд бол бас гендерийн эрхтгч байдлыг хангах асуудалд бол эрэгтэйчүүдийн өмнө тулгамдж байгаа энэ асуудлыг бас хөндөж авсан байна. Тэгээ өнөөдөр гендерийн асуудлыг зөвхөн эмэгтэйчүүдийн хүрээнд авч үздэг биш, бас эрчүүдийн тулгамдж байгаа энэ боловсролын хоцрогдол, за өвчлөл, дундаж наслалтын зөрөө, за амиа хорлолт, энэ осол гэмтэл болон гинтийн насварлтыг бас энд авч үзсэн байна. Тэгээд бас хүний эрхийн үндэсний комисс бас энд асуудлыг бол олон нийтийн анхааралд бас хүргэж байгаад бас талархалд илэрхийлье. За ингээд статистик мэдээг үзвэл Монгол улсын амиа хорлолтын түвшин дэлхийд дунджаас бол 2 дахин өндөр байна. Тэгээ эрэгтэйчүүдийн ялангуяа амиа хорлолтын түвшин бол эмэгтэйчүүдээс 5-8% их байна гэж харагдаж байна. Тэгээ ялангуяа энэ 15-аас 40 насны эрэгтэйчүүд бол хамгийн өндөр эрсдэлтэй гэж харагдаж байна. За энэ эрчүүд яг хөдөлмөр эрхлэх, за эсвэл эдийн засгийн дарамтаас болоод юм уу, эсвэл гэр бүлийн харилцаа, за нийгмийн хүлээлтээс олж ингэж сэтгэл готролд эсвэл орж байна. За мөн энэ тайлангаас харахад осол гэмтлийн тухайд харах юм бол 2025 онд замын тээврийн ослоос бол 536 хүн амь насаа алдсан байна гэж ийм эмгэнэлтэй тоо гарч байна. Тэгээ ялангуяа эрэгтэйчүүд бол гинтийн болон гадны шалтгаанаас нас оролт аягүй өндөр байна. Бусад орноос бол манай амиа хорлолт бол дэлхийгээс бол дундад түвшнээс өндөр байна. Ялангуяа одоо Аз дээрээ бол солонгосын дараа орж байгаа шүү дээ. Бүр 2-т. За мөн энэ тайлангаас харахад хүн амын дундах санамсаргүй хордох хордлогын шалтгааны нас оролт бол бас дэлхийд дунджаас 1.7 дахин өндөр байна гэсэн юм бас статистик мэдээ харагдаж байна. Тэгэхээр би илүү нөгөө комиссаас асуухаас илүү энэ тайлан дээр амиа хорлолтыг бол урьдчилан сэргийлэхээр төлөвлөгөө боловсруулж байгаа юм байна. Ям тэгээд 2026-аас 29 он гэж байна. Гэхдээ төлөвлөгөө нь одоохондоо батлагдаагүй юм байна. Энэ яагаад батлагдаагүй байгаа? Тэгээд ямар төлөвлөгөөн дээр ямар асуудлууд ер нь орсон юм бэ? Энэ дээр ер нь ямар бодлого баримталж цаашдаа ажиллах гэж байгаа юм бэ? За ер нь бол энэ сэтгцэн эрүүл мэндийн хууль дээр бол нэмэлт өөрчлөлт оруулахгүй болохгүй юм билээ. Сэтгэл зүйн нэр томьёо болон энэ салбарт За гүйцэтгэд асуултаа асуучих. 1 минут. Одоо эх жил бол нөгөө эрүүл мэндийн жил болох гэж байгаа учраас энэ сэтгцэн биш, ялангуяа сэтгэл зүйн энэ эрүүл мэндийн нөгөө асуудлыг нэр томьёог ялангуяа нөгөө төрөөс баримтлах бодлого энтрийг бас бид нэр тодорхой болгох хэрэгтэй байна. Тэгээ энэ дээр бас яамнаас хариулт өгмөр нь ямар ажил төлөвлөж хийх гэж байгаа вэ? За хэн хариулах вэ? Эрүүл мэндийн яам уу? Төрийн нарийн бичгийн дараагаас асуух шиг боллоо. Ажлын хэсэг хариулъя 4-р амплифа. Игнасан гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн яам төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ 2. За энэ амиа хорлолтоос сэргийлэх төлөвлөгөөг бол одоо бид нар салбар дундын байдлаар одоо бас боловсруулад ингээд ажлын хэсэг ажиллаад явж байгаа. За энэ чиглэлээр одоо бас хүний эрхийн үндэсний комиссоос бас зөвлөмжүүд ирсэн. За энэ дагуу дээр одоо бас ийм одоо салбар дундын ийм баг үүсгээд ингээд 26-аас 29 оны төлөвлөгөө гэдэг энэ төлөвлөгөөг боловсруулад ингээд одоо хилцэгдээд явж байгаа. Тэгээд бас утгагүй одоо батлагдана. Одоо яг энэ төлөвлөгөөнд наривчлалт зааж байгаа зүйлүүдийг бол танд бас нэмэлт байдлаар тодруулаад өгч бичгээр албан бичгээр. За аль болох асуултанд дуулна гүйцэд хариулах. Гишүүдийн асуултаар дамжуулж иргэд олон нийт бас тийм үү мэдээлэл авч байгаа. Тийм болохоор одоо
бичгээр хариулчихгээд ингэж байхгүй. Боломж олдсон дээр та нар бас өөрсдийнхөө салбарын үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарт баримталж байгаа бодлого, зорилт, хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр бусад зүйлсээ бол тодорхой хариулж зүгээр шүү. За инхнээс гэж тодорхойлсон хоо. Би бас нөгөө хуультай холбоотой асууж чинь түрүүн бас нөгөө яам дээр бид нар нийгмийн эрүүл мэндийн ажлын хэсэг ажиллаж байхад бас энэ сэтгэл зүйн асуудлыг нөгөө хуульд бас тусгана гэж ярьж ирсэн. Энэ хуулийн төсөл шинжлэж байгаа гэсэн ямар төвшөнд байгаа бэ? Засгийн газараас оруулах гэж байгаа юу? Хэрвээ тийм оруулах гэж байгаа төлөвлөгөө байхгүй бол би энэ хуулийг өөрөө санаачлаад оруулъя гэсэн бодолтой байна. За яг хэлэлцэж байгаа асуудалтай бас холбоотой асуулт бас биш байна. Инхнээс гişүнэ. Тэгэхээр хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж бас асуултаа асуунаа. Дас цэргийн инх төвшин гişүү асуултаа асуу.